Бандхүү Амгалан баяр зооны өвчин судлалын үндэсний төв захиргааны албаны дарга гэх. За Монгол улсын хэмжээнд бас энэ зооны халдвар төвчин маш өндөр эрсдэлтэй улс орны тоонд ордог. Жишээлбэл одоо хүн амаас 20 дахин илүү гэрээнд хийжээвэр малтай өргөн удам нутаг дэвсгэртэй үүнийгээ дагаад зэрлэг амьтад байнгын одоо оршиж байдаг. Үүн дотор эдгээр одоо амьтад нь зооны халдвар төвчин үүсгэж байнга тээж байдаг. Хүнд эрсдэл өдөр тутам үүсгэж байдаг Монгол улсын 40 орчим хувь нь малчичуд. Тийм учраас Монгол улс бас энэ чадварыг бэхжүүлэх энэ хүрээнд бас одоо орсон. За дэлхийн эрүүлэндийн байгууллага за тэр ялангуяа одоо энэ Аз дахь одоо дэлхийн эрүүл баруун бүс Азийн одоо баруун бүсийн төв бол 2030 он гэхэд анзаарагдгүй зооноонцын халдвар төвчин гэдэг энэ дотор бол манайхаас одоо битэг галзуу гэдэг энэ өвчлөл багтж байгаа. Үүний одоо өвчлөлийг 2030 он гэхэд даслан зогсоох чаддгүй маа гэхэд одоо хянах сэргийлэх энэ бүрэн тогтолцоотой болсон. Бүгд одоо энэ тандаж мэддэг энэ асуудлыг бас одоо хөндөх ийм одоо тонхог бичиг гаргаад өмнөд бол одоо Монгол улс бол нэгдэж орсон. За үүний хүрээнд одоо болж байгаа нэг зөвлөгөө бол битэг галзуу өвчнөд тэмцэхийн үйл ажиллагааны хүрээнд бусад энэ салбар хоорондын байгууллагууд хамтарч одоо цаашдаа яаж ажиллах вэ? Одоогийн нөхцөл байдал ямар байна? За олон улсад одоо ямар судалгаа хийж цаашдаа ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна? За Монгол улс одоо хөрсөн дээр аваад энэ арга хэмжээнүүдийг яаж зохион байгуул цаашдын анзаардаг зооны халдвар төвчнүүдийг хэрхэн одоо хяналтанд авах энэ үйл ажиллагааг төлөвлөх энэ уулзалт зөвлөгөө өнөөдөр болж өндөрлөж байна. Өмнөгов аймгийн зооны өвчин судлалын төвийн дарга Алтан Чимэг. За. Ер нь бол энэ битэг өвчин бол одоо мал, амьтан за ялангуяа одоо нохоогоор дамжиж хүн амд халдвар авдаг, хүн халдварладаг. За тэгээд хамгийн гол нь одоо бас өвчний шинж тэмдэг удаан хугацаанд явагдаж удаан хугацааны дараа онцлогддог учраас энэ анзаарагдахгүй бусад өвчнүүдтэй одоо хавсрагдаад ингэж явдаг учраас олон жилийн дараа нөгөөх нь онцлогддог. За тэгээд одоо хамгийн сүүлд мэслийн хагалгаа хийж байж онцлогдох ийм тохиолдол бас байгаа юм. Энэгээр одоо анзаарагдгүй ингээд хүмүүс өвчлснөө мэдэхгүй явсаар угаад ингээд хамгийн сүүлд мэслийн аргаар онцлогдож эмчлэгдэг. Энэгээр одоо бас их хэцүү. За тэгээ хамгийн гол нь одоо хүмүүс хүүхдүүдэн тэг ялангуяа хүүхдүүд нохойтой их тоглодог. Нохойноос халдвар авах эрсдэл маш их өндөр байдаг. За тийм учраас одоо нохойтой тоглохдоо болгоомжтой байх дараагаар нь бол уршин сэргийлж гараа одоо маш сайн угаадаг байх. Гэх мэтчлэн энгийн одоо зан үйл бол бас манай ард иргэдэд хамгийн чухал юм энэ байгаа. За битгийн гол үндсэн эмчилгээнд нэмийн эмчилгээ орно л та. Урдсан сэргийлээд эрт уншилж чадвал үр дүнтэй юм байна. Үүнд бол албан тушаал гэдэг юмыг төлхөө хэрэгэлдэг. Энэ болохоор яг тухайн өвчнийхөө үе шат те хэлбэр хэмжээс хамаарат энэ юмыг яг эмчийн заавар хэрэглэх хамгийн зүйтэй. Яг энэ юмыг битгий өвчний үед бол нэлээд урт хугацааны турш уух шаардлага гардаг учраас. За битгийн халдвар тархах хоол хүчин зүйлийн юу вэ гэхээр ерөөсөө бүгдөө мал худалдаа тэг гэрийн үзэл мал худалдаа энэ яг гэхээр мал худалдаа малынхаа дотор ирдэг. Зөвхөн хүн үйл хавраа хэмжээгээр мал хүч хоолой за тэгээд нөгөө хохоо гэдэг хэмээх зүйл маркетинг үйлчлэг өндөр зааж гөрөө дажгаа одоо эдийн жилийн зэн нохоо болон чанс маань идэх багт өндөрлөж учраас энэ бас хахалтын газрыг хямралт одоо хэмээх тийм үгээс одоо энэ битгий тийм зааж очроо. За цаашдаа ямар арга хэмжээ хэрэгжүүлмээр байж авч явах гэдэг талаас нь халуун эрсдэл бас үүсгэж байгаа. Боломжтой байдаг. За тэгэхээр бид нар гол одоо хаад үзсэн бод гэсэн шпач гэж арга хэмжээ авч байгаа. Зөвхөн энэ нохооны нэг тэгэхээр малын нэг үсгээс анхаарч шаардлагатай хүмүүс өөрсдөө энэ талаас анхаарч шаардлагатай байна. Одоо тэгэхээр үүнийг ганц малын хамарсан амтлын мэдээлэл сайн судалдаг бас энэ өвчнийг гаргах
одоо буур боломжтой. За ажил хаврал